Үзэгдэл Шин Баку нарын ярилцаж байсан үе рүү иргэн шилжиж, Бакугийн яаж зодон хийх дургу болсон талаар гарнаа. Өмнө тэд хамт зодон хийснээс болоод Хёнцаг өвдгөндөө хүнд гэмтэл авч таквондогоор хичээлдэг байсан ч тамирчны замналаа өөрчлүүлж чадахгүй болсон юм байлээ. Тэр үед эмчийн хэлэх үг, ээжийнх нь өөлөх дуугээд энэ бүгдэд өөрийгөө л буруутгаж байсан байхгүй юу? Яг л Шин шиг. Энэ хоёр маань найзуудынхаа өмнө хүлээдэг гимжлэрээ адилхан мэт. Зодооны үеэр Шин ухаан алдаж унаа сая нэг юм сэрж байгаа. Юу болсон бэ гэхээр цагдаа нар ирээд арай гэж манай зүгтж л дээ. Тэгсэн чинь сонжээ азгүй царайлж баригдаад үлдсэн л ш таардаг. Яг үү манайд ухаан алдсан нэгнээш үүрчрээ зүгтсэн бол бүлгийг нь хүмүүс ханилгаагүй царайлж орхио зүгтсэн л байхгүй юу? Ингээд мөн Напегж нь Бакуд яагаад ингэж хандаад байдгийг асуухад тэр хоёр багын сайн найз байсан байгаа зогсохгүй. Пегжинд яаж олдохыг заасан хүн нь Баку болохыг бид мэдэж авдаг аа. Тэрээр ийхүү эцтэй өөрөөс нь бол найзууд нь зодуулж аавынх нь бизнест асуудал орж байгаа болохоор одоо ингэж бууж өгье л болж байгаа. Пегжин рүү залгаан түнд ялагдсан гэдгээ хүлээн зөвшөөрнө. Нөгөөх нь сэтгэл хансан байртай буцаад тасалдаг. Баригдаж ачигдаад явсан сонжийг цагдаагийн газраас гарч ирэхэд нь Пегжин хүлээ суухан цэр. Тэгэл өөрсдийн нэг хүн амтаа аваач зодож нүддэг газартаа хамт ирлээ. Сонжээ энэ газар чи дургүй өстэй. Манийдээс урсан нөхдүүдийг энд авчиж хичээл заадаг байсан та гэж ярихдаа зэрэгцээ. Сая л нэг зүйлийг ойлгов. Пегжин өөрсдийн нуус дансны талаар цагдаа нарт ам халсан талаар асууж хэрвээ цагдаа нарт юм хэлсэн байвал хогин шүү сүрдүүлж байгаа юм нөөж. Адилхан өөдгөө новч новч гэсэн ядчил нэг тал штэ. Инглээ зодуулаад ирж байхад нь зүгээр үуч гэж асуугаагүй хэрнээ сүрдүүлээстэй. Тэгэрэн тэгээд хэсэгтээ намайг бити хайгаараа Кесакия гээл гараа явж байгаа. Маргааш нь болж Пегжин хичээлэл хараа явж байсан. Хэдэн ажуушинэр босс чамтаа уулзсан дагаа яваа л гэж байна. Би өөрөө холбоо барьчнаа гэсэн тоож байгаа чинжаалав. Бүр заамдаад юу гэж зодох нэ. Гэхдээ бас юу гээл зодуулах вэ? Нийлүүлж байгаа л ивхэ тавьчихж байгаа. Би босст өөрөө холбоо барьчнаа. Шин маань хичээлдээ ирэхэд хідэн найз нь хөөхөн сургуулийн үдэнд орохгүй түүний хүлээгээ сууж байгаа нь. Хэд хоногийн өмнө нэг нэгэндээ хамаарлагаа явъя гэж байсан ч тэр олон зүйлсийн дараа ч үнэхээр л сайн муугаа мэдэлцээд найзууд хэврээл ямаар байгаа аахгүй юу? Шин одоо энэ хэдийг өөрийнхөө найзууд хэмээн хүлээн зөвшөөрч эхэлсэн мэт. Ингээд цагийг хамт өнгөрүүлэхдээ тав тухтай хөвгөлтэй байгаагаа мэдэрнэ. Манай хэд их л 50 амгалан сууцгааж байх үед Бакугийн удас дуугар цагдаагийн газраас дуудаж байгаа нэ. Хэдэн найсаа өөрт нь юу болоод байгааг хэл сэтгэлийн зовоохгүй гэсэндээ чимээгүй л яваад өгнө. Яг үү нөгөө аавынхын дахианы газартай холбоотой асуудал аралт дуудагдж ирсэн. Нөгөө хүүхдүүд нь худлаа бүлтэрж албаар аавынхын уурыг хүргээд аавч тэсэхгүй хэд зөхиол авсан байхгүй юу. Гэхдээ гол найруулагч нь өнөөх л Пегж байна. Нэгдэлд ороод ирвэл аавыг нь ч бас найзуудыг нь ахиж оролдохгүй л гэж байгаа. Энийг харж үнэхээр хямарнаа. Нөгөөд нь ч хажуугаар зөрөхдөө хідүү хаяал амждаг. Тэгээ бүр дэлбэр шахалгүй яах вэ? Дагаж гараа ёстой нүүр нүдгүүл зодж байгаа нэ. Асуудалтайгаа хүн ганцхан Баку биш ээ. Пежиний нууц баринд өнөөх том босс нь ирсэн байх нь зэрэг. Танаа хүмүүсээс цагдаад баригдаж чихнээс хон хуйлаа идэргээл айлгаж байгаа л явж байгаа. Энэ үед болж буй бүхнийг харт төвчгээ болсон Шиний ээж түүний гадаад явуулахар шийдсэн байгаа нэ. Хичээлдээ муудаа зодоо нүдэн чигээд яваад байгаа болохоор л тэр. Хөөхий манай хүн ими тэмээ болох болгоно суухан найз дээр ирж ярьдаг шүү дээ. Бакуч баг хүн зодсондоо гимшиг хичээлдээ явахгүй байгаа. Энэ үед аавч тус болох гэж уус болоо л таардаг. Үгээр идүүлж аавтайгаа муудал заал гараад явлаа. Одоо үнэхээр өөр аргагүй болсон болохоор Баку эцтэй нэгэлд орохоор л болж байгаа. Ингээл Пегжиний гар хөлийн үзүүр жижиг сажиг ажилтан зарагдаад эхэлнэ. Ингээсүр аргагүй байсан хэдийч түнд ямар л олиг санагдах вэ? Шиний гадаад явах гэж байгаа мэдээд дуулсан манай хоёр түүнийг хайгаад гэрт нь хүрээл ирсэн байдаг. Сэтгэл санааг нь өөдөн татах гэж ирсэн байхгүй юу? Түүнийг үйлдэж ятгахгүй, явж ихгүй, зүгээр найз байдагт нь таларт гаал илэрхийлнэ. Энэ дүүгийг сонссны дараа Шин Баку руу залгаан хаана юу гэж явааг нь асуухад чамд хамаагүй гээл тасалчихсан тэр. Одоо бол өөртөө нь ойр байх найзууд нь гайл болно гэж бодсондоо ингэж байгаа. Дотны хүмүүсийн сайн сайхны төлөө тэрнээсээ холд хоор шийдсэн байлгүй яах вэ? Шинж нэг мөр явхаар болж онгоцны буудлын дээр нислэгээ хүлээ сууж байгаа нь. Энэ л үед түн дуудлага ирнэ. Тэд үндэ суугийн талаар мэддэг байсан ба өөрийгөө буруутгаж амьдардаг гэдгийг ч мэддэг. Гэсэн ч түүний буруу биш ээ. Найзууд нь чамайг ойлгодог шүү л гин. Энэ бүхнийг сонсон Шин эцэст нэг юм бүтэн амьсгаа авах шиг болж өөрийгөө буруутгаж зүгтаад байлгүй бүх зүйлдээ нүр тулах хэрэгтэй гэдгээ сая л нэг юм ойлгоо. Шин яваагүй гэдгийг харсан хоёр найз нь бөөн баяр. Найздаа төг болмооргүй байсан тал бити яваа гэж хэлж чадахгүй байсан штэ. Гэсэн ч ингээ хамт байхаар олсонд нь их баярлдаг.
Харин Баку одоо бүр мөсөн нэгдэлд орсон. Найз нартайгаа уулзгаа байж уцааж авахаа болсон. Ингээ манай хэд Бакуга эргүүлж авах зорилготой болж байгаа. Түүнийг яагаад ингэж байгааг тэд л сайн мэдэн штэ. Манай хүн пегжиний даалгасан ажлуудыг хийн ингэх ёстой баг багаар л ухаанаа алдж байгаа мэт. Хүн амьтан ухаан алдталан зодж нүдэд сэтгэл хөдлөлгүй мангас шиг л болоод байгаа. Манай гуравч Бакуга хайж гэрт нь ирэхдээ Аавтан таран хэсэг ярьж суунаа. Аав нүгээ тэрмүү золиг болдгоо бүтгүү гэж муулж гарахад Шин үнийг чимээгүй сонсоосуулсангүй. Баку биш та өөрөө бодгүй юм биш үү гэж аавна. Ийхүү найзаагаа өмөрч яваад хөөгдөө л гардаг. Одоо ингээд дайсны мэндээс манай найз гихчээр нэгдэл жигдсэн хуманд ярил ирж байгаа. Мэдээл олоо авчихсан натаа. Нөгөөх нь хэсэг маяглж байснаа хаа холдох мэдих юмудаа хэлнэ. Нэг л нь хоёр төрлөөр үйл ажиллагаа явуулдаг ба эхнийх нь боулингийн газар. Энэ газар нь ердөө халахвч төдийл мөнгө угаадаг газар аахгүй юу? Хоёр дахь нь Тезон моцикл. Энд нь моцикл скутер зэргүүдийг хулгайлж авчраад дугаар номерыг нь сольж будаал зарчдаг. Зарсныхаа дараач араас нь очоод дахиад хулгайлна. Ийм байлаар л ажиллаа явуулдаг бөгөөд цагдаа хүртэл танилтай хурган маф гэсэн үг. Тэгэхээр эхлээ юу ч гэсэн тэр Тезон моцикл гэдэг газрын олъё гэхэд олоод яах вэ? Ахаал зодуулна шүү дээ. Шин нэг ботсон зүйл байгаа болохоор юу ч хэлгүүд хүлээж байгаарай л гин. Баку гэртээ ирж аавда мөнгө үлдээнэ хөрхий. Бүр нэг эзэнгөө айлаа хта. Энэ үед түнд пежинаас мессеж ирхэн тэр. Нэг моциклийн зураг байх бөгөөд наатаа хулгайлаад ирээ л гэж байгаа. Дотны хүмүүсээ авилгүй байлгамаар байвал дуугүй хийл гэдэг. Гэхдээ одоо бүр арай дэнтнэ. Шин харин бодсон зүйл нь пежинтэй очиж уулзгал байсан байдаг. Очихт нь пежин байдаггүй ба эртлэн суугаад хүлээх л болов. Энэ зур нөгөө хоёр маань Шиний үгэнд оролгүй Тезон моцикл гэсэн газрын хайгаад олоод ирцээ. Яаж зүгээр суух вэ гэсээр. Баку энэ үед нөгөө моцикл хулгайлах ажилдаа явж байсан хэдий бүр арайч энэ зүйл хийж чадсангүй. Нөгөө хоёр маань харин Тезон моцикл дээр Баку эрхийг хүлээгээл байлаа байдаггүй. Хүлээж тэсэлгүй л өөртөө өнөө газар руу дайраа орчиж байгаа. Моцикл авсан, зарсан, хулгайлсан баримтууд нь ч тэнд байж гин. Тэгэл манай хоёр өөрсдөд нь хэрэг болох баримтуудыг хайж эхэлнэ. Нөгөө талд Пегжин сайн нэгэн мөрөө Шинтэй уулзж байгаа нь. Ирсэн гол зорилго нь Бакуг яагаад ингэж байгааг мэдгэл гэсэн байхгүй юу? Гэсэн ч хоорондоо үг хэлцаад яриан тиймч таатай өрнөхгүй. Дээрээс нь Пегжиний камерын бичлэг дээр бичиг баримт ухаж байгаа манай хоёрын дүрс. Хүмүүс нь аль хэдийн араас нь явсан л болж таарч байгаа. Араас нь явах гэтэл явуулахгүй нэ бүр. Ингээд яг балардаг дээрээ тулж байхад Баку маань орж ирхэн тэр. Шинийг төрүүлж явуулаад өөрөө Пегжинтэй үлддэг. Одоо тэр ойлгосон. Юу ч болсон бай дахиж тэр новшийн ажлуудыг чинь хийж чадахгүй. Зүгээр одоо танихгүй хүмүүс шиг бай яа л гэж хэлээ яваад өгч байгаа. Тезон моцикл дээр байгаа манай хоёр эцэст нэг цагдаа дээр аваач нэгдлийг тараахуд том нотлохоо болж байгаа нь. Баку буцаад ир чадах боллоо гэсээр бөөн баяр гарах гэтэл тэднэр бүлмийн залуус аль хэдийн ирсэн байдаг. Одоо хаашаа зүгтэх газар үгүй зодолт хоосор замгүй. Уг нь жижүүдийн зоддогч энэ хоёр нь арай л өөрлөвлээ. Арай гэж нэг зүгтах симхийг гаргаал зөгтлөө. Энэ үед нөгөө талаас яаран ирж байсан Шинд дуудлага ирж байгаа нь. Эмнэлгээс суугийн биеийн байдал гинт маш муудсан. Ар гэрийнхэн дээр холбогдож чадахгүй байсан тул холбогдлоо яаралтай ирнүүлэх залгаж байгаа. Ийм хүнд мэдээг сонсон тэр гацалтанд ор зогсон хувьд түүний хажуунаас машин ирээл зарчхан тэр. Манай хоёр зүгтаасаа арал. Дааш нэг холдолгүй баригддаг. Баригдаад бас ахаал хэмт нүдүүлж байгаамаа. Мань хоёрыг бол яаж үдсэн барахгүй. Яг энэ л үед Баку цагаан улсаар ирж байгаа нь. Одоо л энэ хоёр байтхаа үзэн штэ. Дуулахтаа юутай адил хаг зөгч байгаа. Бакуд энэ хоёр овгор нь юм болохгүй. Зайшлахгүй л зайлгна. Булсан бүхэнд ухааны алтал ууралсан Баку өнөө хоёрыг ч бүр жигнэсээ л алхаа шахдаг. Хюнтагч болиулгыг хичээгээд дийлдэггүй. Гэтэл энэ үед Шин осолд орсон гэх дуудлага аяга нэргэх шиг л ирлээ. Өмгүй бөөндөө эмнэг рүү гүцгэв. Эрэхт нь манайхуу ухаангүй. Ээж нь түүний зэрэгэд уйлаал сууж байна. Шин суугийн зодуулж байсан үеийн ринг дээр ганцаараа сууж байхын тэр. Хажууд нь түүний найзууд хөгжилдөж байгаа харагдах хэдий ягаад ч юм хамт байж зүрхэлдэггүй. Эцэст нь ахаал найзуудаа бэртэг зовх үнсэн болох уу гэж айсандаа л тэр. Та нарын нөхөрл хичнээн сайхан байсан ч дуусахтаа бидний шиг дуусан л гин. Энэ нь Шиний дотоод ертөнцийн дэх түүний хамгийн их айдаг айц болон зөрчилдөө. Өөрийгөө буруутгах сэтгэлдээ л ингээ гатчихсан байгаа нь. Өглөө болох хүртэл эмлийн өрөөнийх нь газаа манаагаараа хүлээсээр. Ээж нь гарч ирэхдээ биеийн байлыг нь тогтвор цоонх сайн мэдээг дуулгаж байгаа. Гэвч цаашдаа манай хүүгээс хол байгаад өвлөх юм зэр. Эхийг нь сэтгэлж одоо аргагүй л дээ. Ингэж тань нар хэлж байгаа нь баг гайхмаар.
Энэ зур Пегжийн өнөө баримтаасаа нэг уц дутуу байгааг анзаарч бүр боож өгтөрөө толбаа. Хитэн тослогуудаа хурдан болоод иргээ хөвөөл гаргадаг. 씨발 새끼들 빨리 찾아. Гэртээ очихоо болоод байсан Баку маань ингэж нэг юм гэртээ ирэв. Аав нь хоол хийсэн нэх олон цав өгөхгүй манай хоёр суугаад хоолоо иднэ. Ивээ олохгүй л хатурхад загнадаг болохоос хүүдээ санаан зовж байсан ойлгомжтой байхгүй юу? Авчирсан мөнгийг нь ямар замаар яаж усныг нь асуулгүй буцаагаад аваачаад өглгөнө. Аваас чамайг байхгүй асууж ирдэг найзуутай байна гэдэг сайхан шүү. Ядчил минийхүү ааваасаа дээр амьдарчтэй. Гих эдгээр үхсийг сонсоод тэсэлгүүл асгартай л байлнаа. Нөгөө баримтын ургацсан эсгийг жүнтэй яахаас хэ эргэлзээр. Эцэст нь цагдаад аваачиж өгөхөд хангалаа нотлох баримт биш ээж үзхэн тэр. Үүнийг сонсон жүнтэй цагдаа нэг л нотоо санагдаж нөгөө таасаа үлдээхгүй аваал гарлаа. Угаасаа тэр цагдаа нотол байсан байгаа. Гарч явахдаа зэрэгцээд яг нөгөө хуузыг хайж явсан Пегжиний хүмүүстэй таарж байгаа нь. Ахаал байдгаараа нүдвэлцэн. Бүр инглээ зодуулсан ч би наад цаасны чинь зургийг аваа хадгалсан байгаа шүү. Найзуудаас минь хол байгаараа л гэсээр. Пегжин сонголтоороо болдоо тэгвэл өхөл гэж байгаа. Бүр жингнээсээ толгой төрөөгөө өхлөн зодож эхэлвэ. Энэ үгээр харин хой зүрөөнд нь сонжээ унтаж байсан л болж таардаг. Гарч ирээд жүнтэйг харж хэсэг зогссноо. Ягаад ч юм түн туслах нь зэр. Туслах гэж барыг амийн авч байгаа байхгүй юу? Баку Хёнтако хоёрч найзгаа авахар яаран ирэх ба түнд баярлаа гэж хэлэхлээр зүудэлж явсангүй. Үзэгдэл шилжихэд Пегжиний боолингийн газарт нөгөө том боос нь ирсэн доор хүмүүс нь хуугаар нь зодож игнүүлээ суулгацсан байхан зэр. Жүнтэйгийн цаас авч өгсөн цагдаа нь эргээ эдэр мэдгдсэн байхгүй юу? Тэгэл сурамж өгөх гэж ирсэн энэ бас таардаг. Хоёр удаа санааллаа. Ахаад намайг ирүүлэх ажил гарвал тэр үе чамайг алан шүүлгэнэ. Баку харин одоо энэ бүхнийг нэмэр дуусгахаар шийдсэн. Маргааш өглөө Пегжиний сургууль дээр ирээд нэглийг тулаан дуудаж байгаа нь. Тэд ялвал нэгдийг тэр жигтэн тараах нөхцөлтэй. Окей. Эцэст нэг энэ дээрээ тулах гэж. Ингээ хүмүүсээ цуглуулж эхлэх ба эцсийн тулаанд л бэлтгэж байгаа. Бүхүүлд нь нэгдлийн эсрэг ганцхан сургууль гэхээр эхлээ хэн сонсоод итгэмээргүй хэдий энэ удаа нэгдэн нийлээ туслаач л гэсээр. Өрөөс нэглийнх нь зодуулж дээрлүүлдэг байсан штэ. Өөрсдийн төлөө босох уу яхиж олдохгүй ч гэж мэднэ. Үүний дараа шийний эмдэг дээр ирж түүний хэсэг хар зогсдог. Энэ үед ээжээс нэг зүйлийг сонсож байгаа. Шийн үндэ машин дайруулаад хүн бэртээгүй. Мэдрэлийн системийн хит цочрлоос ухаан алдсан л төдөө. Удаан хугацаанд нойргоо явсан шийний бие нөхөн сэрэхийн тулд гүн ойронд авцсан ба хизээ сэрхэн түүний өөрийн хүсэл эрмэлзлээс л хамаарна. Шийн дотоод сэтгэлийн гүндээ бомцогтой арилцсан суудаг. Энэс гарахыг хүссэн ч бомцог түүнийг явуулахгүй уйсаар л. Үндэ шийний өнгөрсөндөг шарах өөрийгөө буруутгах сэтгэл нь түүний дотоод сэтгэлд бомцогийн дөрөөр үлдсэн нь л юм. Гэсэн ч тэр эцэст нь гарч чаддаг. Шийн сэрсэн даруйдаас сууг асуунаа. Аз бол суугийн би эргээ аюулгүй зүгээр болсон гэх мэдээг дуулан сайн нэг тайвшрав. Түүний сэрснийг харсан найзууд нь ч их баярлалтай. 그런 거 걱정하지 마. 이 새끼 원래 자주 울어. Эцсийн тулаан боолго өдрийн тов гарсан. Инжааныхын нэглээс тоогоороо хамаагүй баг. Тийм болохоор тулаанаас өмнө тэдэн зайшгүй бэлдэх олон зүйл бий. Ингээ нэгэнд Пегжиний тал байха болсон сонжоотой уулзаж өөрт нь хэрэгтэй баримтыг өгөөд энэ бүхнээс нэрээ цэвэрхэн мотлох саналыг тавьж байгаа. Нэгдэл нь тэр чигтээ мөнгнөөс олж нийлсэн хүмүүс учраа мөнгнөөс олж бутрахын ч амар байх болно. Тэгэхээр нэгдэлд орж ирсэн ихэнх мөнгийг Пегжин ганцхан өөртөө авдаг баримтыг Хюманаар тараалгуулж байгаа нь. Ингэжл тэд баг ч гэсэн давуу талыг өөртөө болгож чаддаг. Үзэгдэл Пегжиний бага насны зураглал руу шилжиж анх удаа Баку Пегжиний гэрт ирэн хамтаа сакс тоглож гүйсэн жаахан хүмүүс байсан үеэ дурсан суунаа. Өнөндөө Пегжин асрамжийн газар л өссөн юм байлаа. Бас өөрт авдаг тэр бүх мөнгөө энэ газар л ханид тусламжгээ зарцуулдаг байж. Асрагч багш нь түүн талрах хэдий одоо үнэхээр л санаан зовж байгаа болохоор тэр их ханид тусламж өгөхөө болно л гин. Угаасаа яаж олоод байгаа нь сонь санагдсан байх л да. Эцэст нь сүүлийн тулаан болох өдөр ирлээ. Яг л төлөвлөсний дав нэгдлийн залуусаас нэлээд хувь нь тарсан сургалаас болоод ирээгүй. Манай адж хэсэг хэсгэрээ цугласаар. Яг ингэж цуглаж байхад бүлмийн бүх нууц баримтуудыг Пегжин эзгүй байгаа үеэр одоо очоод авцгаая л их мессеж сонжоогоос ирнэ. Нэг дор буулгаж авах боломж гэж бодон яваал очиж байгаа. Тэгсэн даанч явдаа сонжоо юм. Манай хүнийг дагцаран савцсан байхын л тэр. Энэ бүхний хөгжил тэгчл хийдэг тэрээр тийм ч амархан сайн хүн болохгүй л байж. Тэгэл шийнийг нэг суумаа шигаар боогоол ухаан алтуулчих байгаа. Нөгөөд мань харин сайн нэг цуглаж дуусаад очих замдаа шийнийг боолингийн газар руу явсан талаар мэдцгээдэг. Ямар нэг зүйл болсон юм шиг байгаа л гэж жүнтэй түүний араас явнаа. Ингээл бүх зүйл эхэллээ. Гал ассан ширүүн тулаан хоёр талаас мөргөлдөж байгаа нь.
Хэсэг ухаан алдсан Шинс ирж нөгөө багитаа бас нэлээд юм болж байгаа. Жүнтэй ч яг үүнтэй зэрэгцэн ирж таарлаа. Яг явах гэхэд дахиад араас нь дайрч ирэх бөгөөд манай хоёр үзэж нэг дуусгасан ч жүнтэй маань нэлээд бэртсэн босч чаддаггүй. Эмнэлэг явъя гэхэд мэдээ зөвшөөрөхгүй. Өөрийг нь орхио бошуу нөгөө хэд рүүгээ явал гинэ хөрх юм. Тэдэн чи хэрэгтэй хурд яв. Тулааны үеэр Хёнтаг дээрээс хойш барахгүйсэн том битэй өнөөх залуутай ахаа нэг удаа уулзраад таарлаа. Манай хүн таквондо гаралтай бол энэ нэг жуудар хуул юм шиг байгаа. Харин нөгөө талд Хюманч мөн эрвэгтэй ерөөхөр л нэг үзэж тарж байна. Ингээд эцэст нь нэг хоёр талаас Пэгжин Баку нарт туллаа. Энэ хоёрын хин төрүүлж унаа нь тэр тал ялагдана л гэсэн үг. Хэдий буруу замаар орж өөрөөрийн замаар салсан ч эцэстээ өөрт байсан цоргаас найзаа авч үлдэх гэсэн сэтгэл нь түүнийг ийм зүйл хийлгэхэд хүрсэн. Энэ тулаан ширүүн үргэлжлэн хин хинийгээ их мэртэйсэн ч Баку хүч дутаж тэсэлгүй сөхрөө ундаг. Түүнтэй үргэлжлүүлэн тулуухан байхгүй бол Инжаа ингээд ялагдсан гэсэн үг. Инжаа ахлах одоо нэглийн дор орсон зарлагтай зэрэгцэн эцэст нь шин гарч ирж байгаа нь. Инжааныхан буугаад өчөх хараахан болоогүй. Шийдвэрлэх тулааныг энэ хоёр үргэлжлүүлэн хийнэ. Анхнаасаа Баку түүнийг барахгүй гэдгийг мэдчихсэн ба тийм болохоор л баруун мөрлөн түлхүү дайрч гэмтээсэн байхгүй юу? Энэ нь шин давуу тал болох бөгөөд энэ бүгдийг тэд төлөвлөсөн байж. Шин нилээнж үзэж нилээн бэртэйгээд тамираа тасарч хүчээ барагтал түн рүү дайртагч мөн л эцэст нь тэрийг ял унлаа. Уг нь түүнийг дийлэхэд тун ойрхон байсан юм. Пэгж нь одоо сайн зогсож чадахгүй л байгаа. Тэр ясандаа багтан зогсохч хэдий нэг хөл нэг гар нь ажилгүй болсныг ойлгон энэ үед тэдний юу төлөвлөснийг сайн нэг ухаардаг. Анхнаасаа тэд түүнийг ялч чадна гэж толдоогүй нэгнээ нөхөд тулцсан гэдгийг. Баку хэсэг амарч аваад иргэн босч ирсэн бөгөөд эцсийн цохилтыг хийн Пэгжинийг унахж байгаа нь. Ингэж л энэ тулаан Инжааны ялтаар дуусган тэр. Тэд тулааны дараа ухаан алдсан мэтлэн унтцгаадаг. Энэ хугацаанд ядарч сулдаж хойшлуулсан тэр их нойроо авч байгаа л гэмээр. Үүнээс хойш хэдийн хэсэг хугацаа өнгөрсөн. Инг тавиа ирсэн бөгөөд тэр явдлын дараанаас ягаад ч юм наа Пэгжин орс сургахгүй алга болсон юм. Түүнийг хаашаа явсан талаар хинч мэдэхгүй. Сургуулийн хэвийн өдрүүд манай эдийн нөхөрлөл үргэлжилсээр. Нэг л өдөр шин дуулага ирэхэд тэр найзуудын хамт эмнэлгийн зүг яаран гүйцгэн. Эцэст нь түүний тэгтлээ хүлээсэн өдөр ирдэг. Суу ухаан орсон байгаа нь. 잘 살았냐? Сүүлийн хэсэг дээр өнөөх том боосгүй Сонжэд Пэгжиний ажлыг өргөжлүүлэх саналыг тавьж байна. Гэхдээ энэ удаад бүр том сар хүрээтэйгээр. Пэгжин харин яасан юм орс сургаггүй л байгааг нь. Хаана байгааг нь асуухад өнөөх боосон ч том хэлдэггүй. Хамгийн сүүлийн хэсэг дээр манайд оршуулгын газар ирэн асгартлаа уйлгүй хэсэг гарах ба энэ нь наа Пэгжин насварж түүний оршуулгуудаар ирсэн л болж таардаг. Харин түүнийг хэн алсан, яагаад өгсөн гэдэг эцэстээ асуулт хэвээр үлднэ. Ийхүү энэ удаагийн бичлэг мэн дуслаа. Та бүхэнд таалагдсан бол лайк сабаа дараад дараагийн бичлэгээрээ уулзтал түр баяртай.